Сайн байцгаана уу үзэгчдээ, баярлалаа нэвтрүүлгийн маань ээлж дугаар эхлэж байна. Энэ удаагийн дугаарт Нархан 3 дугаар цэцэрлэгийн дунд үлгийн багш Баяод Сүрэн Орлоо нарыг баярлуулахаар Нархан цэцэрлэгийн эцэг эхчүүд маань энэ цугларсан байна. Багшуудынхондоо мэдээг байгаа. Хэлээг байгаа одоо бүгдээрээ тэгээд цугарцгаая. Ингээ олон жил цэцэрлэгт ажиллаж байгаа. Тэгээд амар олон хүүхдтэй анги дүүргэлттэй хэрнээ өрөөсөө тэрийг ажрахгүй хүүхдүүдийн төлөө гэж явж байгаад нь бас баярлсан илэрхийлэх гэж энэ баярлалаа нэвтрүүлэгт орж байгаамаа. Хоёр багшаагаа баярлуулъя гэж бодсон. Амар ачаалтаа хэлж байгаа. Манай хоёр хүүхдийн багшийн хувьд бол 54 хүүхдтэй ажиллаж байгаа. Тэгээд нэг цаг зав гаргаад бол бас баярлуулъя гэж бодсон юм аа. Одоо цөмөрөө тэгээд орцгоох уу? За. Эдгээр бүтэн цэнгэлэдэж эх туу хандж байвал баярданда хатухан хороо. За сайн байна. Сайн байна. Хүүхд унтсан байгаа. За ямар хүмүүсийн дороо дөрөв гэж байна. Харин ямар хүмүүс орж ирсэн болоо гэж гайхал гэж. Манай баярлж байгаа хгүй. Тэгээд өнөглөө хоёр хүүхд номын бөхцөг авчирсан. Тэрэн дээр анализ хийдэг гэлүүгээл тийш номын бөхц авах гэж явчихлаа. Манай Увс телевизийн баярлалаа нэвтрүүлгээс эцэг эхч нэвтрүүлэгт маань хандаж танаа эцэг эхчүүд хоёр багшаагаа баярлуулахаар ингээ манай телевизийг ингээ урьж авчираад байна. Юу тийм үү? Гол нь хоёр багшаагаа хүүхдүүдээгээ одоо яг өөрийнх нь ээжээс дотохгүй хайрлаж хамгаалж асардаг маш их ачаалтаа ажилладаг болохоор хоёр багшаагаа бас баярлуулах гэсэн санааг одоо манай нэвтрүүлгийн зүгээс тавиад одоо ингээд таныг баярлуулахаар бид ирж байгаа маа. За тэг баярлалаа. Баярлсандаа болоод хэлэхүйг болтохгүй байна. Та нарыг ингэж ирнэ гэж өстой мэдсэнгөө. Тэгээд хүүхдүүд л шиг байдаг болохоор би бас эднэртэй хайртай. Тэгээд эцэгчүүдтэй бас хүүхдтэйгээ хайрцдаг шигээ хайрцдаг. Тийм л энэ. Тэгээд эцэгчүүдтэй баярлалаа. Тэгээд манайгийн хайр энэ манай хүмүүс бас тэгээд энэ танай ангийн ээж аваад яа нэг гоё тийм дутан тийм байх юм аа. Тэр танаас болдог ануу хинээс болдог ануу гэл. Тэгэл 2 жил гарантай хүүхдүүдийн аваа явсан болохоор бас л нэг гэр бүл шиг болчихд юм байна. Тэгэл яах вэ их багшаа одоо юу хэрэгтэй хүүхдүүд минь яаж хийж ангийл тэгэл тэгээд 5 багцаа аялуулж байгаа манайх. Хүүхдийнхээ үнэлгээнд хэрэглэн тэгээд хүүхдийнхээ акцийг үнэлэх зорилгоор тэгээд 5 чиглэлээрээ хэлээрээ харилцаа математик хөдөлгөөний эрэлмэнд байгаль нийгмийн төсөөлөл гэсэн 5 багцыг аялуулж байгаа. Тэгээд тэрэн дээрээ одоо аялаад манайх 14 5 хонж байгаа. Тэгээд ер нь хүүхдүүд минь авчираад өгөө юу одоо тэгээд ер нь энэ дээрээ би анализ хийх санаа хийхээр тэгэл энэ хоёр бөхцийг авахаар явжлаа. Тэгээд эцэг эхчүүдтэй бас баярлалаа. Баярлсандаа болоод хэлэхгүй болтохгүй байна. Тэгээд баярлалаа гэж хэлэх бас багтах байх та. За баярлалаа эцэгчүүдтэй. Би тэрийг ингэж баярлуулж явуулах болохынхаа хүртэл тэднийг баярлуулсан их баярлалаа гэж хэлье да. Хамгийн гол нь өөр хүүхдүүдийг маань одоо маш сайн өөрөөсөө одоо ээлжсэн дутхгүй асарч хамгаалаа. Бидний ажил төрлийг одоо маш сайхан ая тухтай хийх гээд одоо санаа амар хийх гээд та хоёрын зүгээс бас маш их нөмөр нөөлөг болж байгаа шүү. Тийм учраас эцэг эхчүүд маань баярлсан талархсан сэтгэлээ илэрхийлээд манай телевиз танцныхын дагуу ингэ ирж байгаа юм шүү. За их эцэгт хүүхдүүдээ бид нэг яах вэ? Ээжийн оронд ээж, багшийн оронд одоо багш биднийг одоо энэ хүүхдүүдийг бид нэр л одоо та нарыг байхгүй бол яах вэ бид нэр бол бас юу яах тийм үүрэгтэй. За гар угаагаар л одоо күнжлээ хураах л одоо 9 самхуу энэ төр гэх жишээтэй бидний үүрэг та нарын ч үүрэг байдаг. Тийм учраас бид нэр ээжийн оронд ээж, багшийн оронд багш болж явдагтаа бид нэр их баяртай байдаг. Би бол энэ ажилдаа маш их дуртай, хүүхдүүд ээлтэй. Яг хөө загнадаг үедээ загнадаг байх л да тийм ээ. Тэгээ яг хөө тийм ааш загна бид нэг тийм байдгүй. Миний хүүхдүүдээ суугаараа л гэдэг, миний хүүхдүүдээ хичээл хийгээрэй л гэдэг. Хичээд хийж чадахгүй бол очиж хамтдаа очиж хийж өгдөг.
нэг хүүхэд үлдчихсэн бол бид энэ хүүхэд үлдчихсэн одоо энэ унтсны дараа бид одоо энийг хийшөө миний хүүхдүүдээ гээл за миний хүүхэд одоо дуурахгүй хүүхдүүдийг бол бид нэг дуурахын төлөө за миний хүүхдээ гараа яаж угаадаг гээл жишээлбэл одоо ингэчингийн өглөөгөө би миний хүүхдээ гараа яаж угаадаг гэсэн чинь миний хүүхд гараа ингэж угаад шүү гэд надад бас эргээ заасан би их баяртай байдаг. Би та нарт их баярлдаг. Миний бидний хэлсэн үгийг ээж аав нар амар хүлээж авч байгаа. Багтаа баярлаа. Энэ их баярлж яадаг. Өглөөгөөс ингээл одоо яана манай огт тэгж байгаа. Хүү их эцгүүдээ хүүхдийнхээ гарыг хүүхдүүдийнхээ юу ингээд шүдийг сайн угаалгах жаа. Би тиймээс амар баярлжсэн. Тэгжсэн чинь их чинь орж ирэл ханцгаа хоошоо хийгээл ингэсэн чинь би амар баярлсантай хүү наашигдаа гэвэл гэсэн чинь за наашигээд гэсэн чинь ихээд хумсаад шалгуулах харин би за тэгвэл одоо чи яадаг л гэсэн чинь шууд өөрийнхөө юу бац савнг нь аваад гараа нугаагаад баярлаа гэж урсан. Тэгээ манай багшиж баярлсан. Тэгээ бид хоёр хоорондоо ярьж байгаа аахгүй хүү яана энэ кэлдгөө хөвгт одоо бүр овоо олж байгаа юм байна штэ гээ. Тэгэл хөвгтүүд кэлгөө биш штэ тэр чинь угаас яг ганцаараа байх ч юм уу эсвэл тийм ээ олон хүмүүстэй байж байхгүй хойлохнаа ч юм уу гуруулахнаа байхаар бид нар чинь яг тэр болгоно хөвгтөө гэртээ болгож бид нар чинь яг нэг хөвгтөө тулж бас ажиллахгүй л байгаа шүү дээ. Тийм учраас манай энэ өглөө манай багш бол бүгдэнд нь цаас югаад та хайшлагын хайшлаад ингэсэн. Тэгээд би аянаа цэвэрлэгээ үйлчлэгээ хийж чад. Миний хөвгтүүдээ яс манай багш бол надад шитээр танууд хөвгтөөр маш их анхаарал тавьдаг. Миний чи одоо энэ ямар ажилтай байл гэдэг би одоо ийм ажилтай байна. За чи тэрийг хийгээд би энэ хөвгтөдтэй ингээд ажиллаад авъя. За багш болооч багш байгаас нөхцөл бол багш болно. Ама би байхгүй нөхцөл манай багш бол бас миний ажил хийдэг. Би тэрэнд нэг баярлж авдаг. Явах болж байгаа юм чинь та нартай энэ шинэ жилийн баярын мент хүрийг танаа телевизээр хамт олонд баз жаргал сайхан мөхний хөсөн яриад нархан гурдууд цэцэрлэгийн дундын бэлэгт туслага хийдэг. Манай багшийг баян багш гэдэг. Манай цэцэрлэг бол одоо би энэ цэцэрлэгийн байгууллагад устдаа 30 жил ажиллаж байна. Яг энэ цэцэрлэгтээ бол би одоо 21 жил одоо энэ ангийг одоо яг одоо 2 жилийн дараа 1-р ангид оруулаад тэгэл дараагийн ангийг авна да. Та нарт их баярлсан шүү. Их баярлалаа. Нархан гурдууд цэцэрлэг хамт олонд энэ шинэ жилийн оны баярын мэнд хүргэе. Манай цэцэрлэгийн хамт олон их сайхан штэ. Сайхан нэгнийгээ орж ирээд нэгнийгээ орж ирээд одоо энэ хөвгтийг хувцсамсгч одоо энэ тэгхөө гэгээд манай хамт олон их сайн энэ шинэ оны мэнд хүргээд солдож жинхэнэ байггүй дээ сайхан халуун сэтгэл байвал би одоо боловсролын салбарт 20 дахь жилдээ ажиллаж байгаа. Тэгээд яг энэ багш мэргэжлэрээ одоо 7 дахь жилдээ ажиллаж байгаа. Тэгээд энэ мэргэжлэлтэй бас хайртай. Ээж минь бас цэцэрлэгийн боловсролын салбарт бас ажилладаг байсан. Тэр утгаараа ш тийм манайхаас өөрсдөө их улуулан өссөн болохоор бас хөвгтийн шууганд хөвгтийн дуу цангасны орчинд бас байх туфтаа миний амьдрал юм болоо гэж боддог. Хастаа байлаа. Анхлын хамгийн анхны багш Бадамжив гэгээд байсан. Тэгээд одоо сүүлийн Баяуд багштай яг одоо энэ Баяуд багш миний ажилд яг 5 жил ажиллаж байна. Би 21 жил яг энэ цэцэрлэгт энэ нархан гурдуу цэцэрлэг ажиллаж байна. 21 жил ажиллаж байна. Хөвгтийн шууган их сайхан. Нэг үе нагаал, нэг уурлал тийм ээ. Бид нэр чинь тийм цэцэрлэгийн байгууллагт би одоо яг 21 жил ажиллаад хөвгтийн шууган. Одоо 6 бэлтгэл анги төгсгсөн. Ургалаа нь одоо 1-р ангид одоо дээдлийн хөвгтүүд нь 7-р ангид тэгэл одоо 2-р ангид байна. Би одоо баян багштайгаа 5 жил ажиллаж байна. Сайхан шүүгч наадж байна. Хөвгтүүдийн шүүгээр гоё яа нөгөө та нарт их баярлалаа. Их хэцүүдийн зөвлөлтэй. Их баярлалаа биднэрт ингээд сайхан гинтийн бэлэг барьж одоо он солигдох гэж байгаа нэгсэл бол бид eerийг баярлсантай их баярлалаа. Тэгэхгүй бүх хөвгтүүдтэй хайртай. Тэгэхдээ бас нэг дотны шав гэж байдсан болов гэж би бас боддیں۔ Тэгээд тэд нар маань одоо 3 дугаар ангид 4 дугаар ангид 5 дугаар ангид ингээд явж байгаа. Тэд нар минь бас хаяа эргэж ирдэг. Бид хоёр бас цалмингоохоор бас ганц нэг чихэр аваад ирсэн үед нь өгдөг. Тэгээд зарим таарснаа байж бас их баярлалт юм байлаа. Багш дээр очиод ирлээ. Чихрээ идсэнгүй багш манай багш өгсөн штэ гэдэг их тэр нь арай олзуурах штэ гээл ээж аваад бас баярлаа ярьжсэн. Тэгээд ер нь
бит хоёроос тэгж нэг хүүхдүүд залхаж байдгүй. Тэгээд хүүхдүүд ирэн шилжих тохиолдол бас байдгүй. Ээж аваад бас нөгөө дасан тэр багшд нь өгнө гэдэг утгаараа тэгээд ямар хол байсан ч гэсэн энэ ангид нь явуулаад энэ ангид нь төгсгөн гэсэн тийм бодолтой байт юм л. Тэгээд намайг энд ажиллаж байхад тэгж төгсөж юу яасан шилжиж ярьсан тийм хүүхдүүд баг байхгүй. Тэгээд бүгд л энд алс хол байсан ч гэсэн тээврийн хорооны адагт байсан ч гэсэн л энд яаж игээл ингээл уруулаад тэгэл бит үрчин заримдаа бас тоонд оруулчихна. Тэгээд заримдаа чүл аваад явсан яваад нэг 7-8 хоногор чүл аваад явахдаа бас хийлнэ. Би бас араас нутцд нь яав юу болов хизээ ирэх гэж байна гээд бас байнгын холбоотой байна. Баярлаа. Одоо 2-р ангид манангийн нэг булганы эмчийн хөвгтэй байдаг л та. Бид хоёрт одоо. Тэгээ шатлын тэмцээнд явуулаа гэж бид хоёрт сод баяр. Даамны тэмцээнд явуулаад Азад яваад нэгдүгээр харилцлаа гэсэн чинь бид хоёр одоо бид хоёр дээр ирэн л тэгээд бид хоёрт үүлээ алт гэжсэн чинь маргааш нь ээж нь надтай таарчаад хоёр багштай стих баярлалаа шүү гэсэн чинь би банкныг өвж байгаа буцаж ирээл багштай гэлээд хүй манангийн нэг хөвгт наа чин Азад яваад нэгдүгээр харилцлаа шүү бид хоёр өстө сайхан баярлал үүлээ хуулаа нийлж удаа хуулиста сайхан аяг авчиг дурсгалтай аяг авчиг гэсэн би багштай стих баярлдаг ах миний бодоо юмыг бодчихсан байхаар би хүй яалцдаг тгээ хуйлаа стогоо дурсгалтай юм авчиг гэлдэг. Тэгэл би тэр хүүхдүүдтэй стих хайрладаг. Одоо бид хоёр бол 2 настай ангийн одоо энэ ангийн хуйлаа төгсгээд их хэцүүттэй бүгдэнд нь өстой төгсөлтийн баяр хийндэ тийм ээ гэж бид хоёр заримдаа яриад тэгэхээр өстой шилждэг хүүхдүүд авал өстой шилжиж болохгүй шиг гэж бид хоёр хуйлахнаа яриад дигдэг ах бид хоёр өстой хүүхдүүдтэй өстой хайртай чанга бах хой суугаар гэж одоо яна хуйлаа нэг жоохон тэгсгээд нэг багшч за хамаагүй гэж бид хоёр би өстой багшны өстой хайртай хүүхдүүдтэй ч өстой хайртай өглөөд л ингээл ирдэг манай багш их харсан хүүхдүүдээ яад за би нэг цэвэрлэгээ хийчихье чи ингээд хүүхдүүдтэйгээ ингээд би гарын нуугаадах чи цэвэрлэгээ хийгээд одоо чи хаяач гэж надад тест амар хайрладаг. Тэгэхээр би хүүхдүүдээ тэгэл чи хэцүүтэйгээ энд бай. Би цаанаа нь очиж хүүхдүүдтэй гар нүүрийг нугаалгая гэгээл би гар нүүрийг нугаалгаал тэгдэг ах. Тэрэнд нь бистэг хайр. Баярлаа. Манайгийн тэр хүүхдийн ээж надад тэгж таарсан чинь надад чихэр өгсөн шүү дээ гэвэл маргааш нэг чихэр авчиж өгөх юм уу. Тэгэд бид хоёр чинь нэг ангийн хүүхдүүдийн ээж аав нар ч юм уу нэг хүүхдүүдтэй ингээд чихэр өг гэхээр бид хоёр кармалж агаад жижигэн болооч өгдөн штэ. Тэгэхээр хүүхдүүд чинь амар их баярлдэн штэ. Тий. Баярлаа. Хүүхдийн бага насны улж авсан мэдлэн 70% нь бас бие хүн бож төлөвшлийн үе дээр байдаг учраас бидэрт бас маш их хариуцлагатай ээж аавд ч гэсэн бас хариуцлагатай тийм үе байгаа. Тэгээ одоо нөгөө 2 настай нодлон бид хоёр ч бас нилээдгүй л зүдэрч байжсэн. Одоо бол харин гайгүй бие даагаад бас одоо намар 9 сараас хойш 3 сарын хугацаанд хүүхдүүд маань ирнэ нилээдгүй бие даагаад яах болчихсон баг бид хоёрын асрамжаас баг гарч байгаа. Тэгээд тэрэндээ бас их баярлалаа. Тэгээд зарим хүүхдүүд ирэхгүй болохоор эн чинь урт хүн нэг хагас битэн сайн өдөр над их удаан юм шиг санагддаг штеп. Тэгээд зүйдлээл хүүхдүүдээ нэг удаан юм шиг Баярлаа. Манайх 5 чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Тэр маань хөдөлгөөний эрүүл мэнд, нэгдүгээр өдөр ихт хөдөлгөөний эрүүл мэнд, 2 дахь өдөр хэлээр харилцаа, 3 дахь өдөр хөгжим математик, 5 дахь өдөр дүрслэл хөрлөг, 6 дахь өдөр байгаль нийгмийн орчны төсөөлгээд ингээд 5 чиглэлээр хүүхдүүдэд баг одоо нөгөө дээрх нь үед болохоор хичээлийн хуваар гэжсэн одоо үйл ажиллагааны хуваар гэдэг болчихсон хичээл гэдэг юм байхаа болоод үйл ажиллагааны хуваар гэдэг эндээ ороод явчихж байгаа. Тэгээд өглөө хүлээн авалтаас эхлээд бидний бүхэл үйл ажиллагаа өдөр тутам тавтагч байгаа. Жишээлбэл одоо өглөө ирэл одоо хүүхд гараа угаана, багштайгаа мэдлэн, гараа угаана, аав ээжтэйгээ мэдлэн. Тэгээд өглөөнийхөө дасгалыг хийн. Эцэг эхчүүдтэйгээ энд хүлээн аваад одоо өнөөдрийн тэгээд өдрийнхөө үйл ажиллагааг бас ингээд тэр зөвлөгөө гэсэн тэрэн дээр гаргаж чадаад байгаа. Тэр зориуд зохион байгуулагдах үйл ажиллагаа гэдэг одоо 9:20-аас 11:40 хооронд ер нь тэр зориуд зохион байгуулагдах үйл ажиллагаа гэдгээр орж байгаа. Тэгээ 3 настай хүүхэд болохоор зэрэг бие даах чадвар нь бол
бас би өөрөө гэсэн тийм хандлагатай байдаг боловч ерөнхийдөө нэг бие даагаад нэг төсөөрөөд би юунийг чадна, би юунийг хийн гэсэн тийм юутай байгаа. Тэгээд одоо жишээлбэл дүрслэгтэр гихчин л тэр цөм хөтөлбөр дээр байгаа бүхэл тэрний чадамжуудыг бас хүүхдүүд маань ер нь хавар хүртэл төгсөхтэй хавар төгсөөд чадахгүй байсан ч гэсэн энэ хүүхд 5 нас хүртлээр 6 нас хүртлээр энэ заавчгүй нэг цөм хөтөлбөрийн тэр чадамжуудыг эзэмшсэн байх шаардлагатай гэсэн тийм бас цаанаасаа бид нарт бас хяналтын хуудас өгч гсэн байгаа. Баярлалаа баярлалаа. Хүүхдүүдийнхаа хяналтын хуудсыг өгөөд хүүхдүүдийнхаа 9 сараас 11 сар хүртэл бид нар хүүхдэд ажиглана, судлана. Тэгээд ажилд хөдөлгөн өдрийн ажил ямар сайн эцэгчүүд би нөө хүүхдээрээ ажилд хийгээд агц байна уу? Надад авчраад өгөөч гэгээл одоо тэгэл энэ номын багцсан дотроо бас тэгэл хийгээрээ болж игэл зурагжуулаад хийгээрээ миний ажлын бас нэг шалгуур үзүүлэлт болдог шүү гээл би ээж аваатаас хэлж байгаа. Тэгээд анхны мань богц бас яваад ирсэн их баярлж байгаа. Тэр бол маш үр дүнтэй явж ирсэн. Тэгээд эцэгчүүдийн бас нөгөө хүлээж авах чадвар нь бас зарим хүмүүс ч нөгөө өглөө авчирч өгтөнд би бас тэр цаанаач байдаг юм уу тэгээд сонсогдохгүй бас байдаг болов гэж би бас одоо байнгын одоо энэ дээр тарах өглөө хүлээн авах үйдэн дээрээ тэгээд хүлээн авахын уранд эцэгчүүдтэй хамтрал ирээсээ бас нэг л энгийн байдаг шүү дээ нэг тэгээд тэгснээ ингэснэгээл бараг л би амьдралаа бараг ярьчих эрхлэгчд манай хамт олон бас ярьдیں۔ Энэ танай ангийн эцэгчүүд ер нь их сайхан юм аа. Энэ танд байна уу эсвэл эцэгчүүд эцгийн зөвлөлд байна уу гэдэг ингээд хин хиний л холбоо байдаг байх, хин хиний л үүрэг байдаг байх, хариуцлага байдаг байх, итгэл байдаг байх л гэж хэлдэг дээ. Баярлалаа. Их эцгүүд гой харьцдаг. Саяхан болиолын тэмцээн болоход манай их эцгүүд одоо хизээ очиж заад авах нь одоо хаан тоглох нь гэгээл бид хоёроос асуудаг. Битгий за та нар очиод нэг заал аваа тоглож чадна. Бид нэр ямар ч битгий нэг хүүхдээ нэг тараачхад очино гэгээл. Тэгээ коллежийн заалан дээр бол бид нэр өөрөө дулаан цагт очиад 11 цагт таардаг. Одоо нэг жоохон тоглолч, одоо нэг жоохон тоглолч гээл тэгдэг. Тэгэхээр манай багш гэх хол шүү. Одоо манай багш өвтөн гээл би тэгэл 12 цаг хүртэл их эцэгтэйсэн. Их эцүүдээс нэгдүгээр орон жилийн зааланд орсон чи бүгдээр 8:30 гэсэн чи бүгдээрээ л зогсчихсан. Манай багш сэрээ зогсчихсан. Би нэг жоохон хожигдсгээл бас нэг ичсэн шигөө заал том заал руу нэг ураад нэг жоохон зогсож байгаа их зүудээс бас ичсэн бол тэгэл орсон чи сайн байцгаана сайхан ам өснө гэсэн. Сайхоо бид нэр одоо эхнийхээ хожигдчихсан. Одоо дараагинд нь тоглох гээл зогсож байна гэжсэн. Баяртай байсан. Тэгэл бид тэр манайхээс гоё. Манай их зүг нэгдсэн гоё. Нэг чинь одоо болооч би тийм ТV-д байж шүү дээ. Тэр бол гинт хөвлөө за би ямар ч гаднаас нэг банк ороод ингэж өнөөд ирсэн чинь одоо та нар яаж их гэсэн чинь манай 3-4 тоогооч манай 3 тоогооч гэсэн шүү дээ. Та нарыг их хэцгийн хүмүүс яад чхан зэрэг ордог гэсэн багш шиг. Мэдхгүй гэсэн. Яг 10 жилийн хүүхдэд гэдэг нэгнийгтэй одоо нэг хийн зүйгээд авчи яг 10 жилийн хүүхдэд шиг гэдэг. Тэгээд би орж ирээд багшаас тэгж асууж байгаа. Багш юу яадаг чих гэж мэдхгүй харин мэдхгүй ямар ч гэсэн мэдхгүй тэгээд тэгээд би тэр ярьж байгаа дээ. Сайн би нэг гараад ороод ихаар та нарт стих баярлалаа. Хайртай. Багшийг нь ингэдэг үлээ. Шалаалаа. Бас нэг багш нь юм блэ? Баянаад. Ямар сайн бэ? За дуу мэдгүй. За дуулчих. Мамаанаас манайд ойлоод авъя. Аав ээж хоёрын архин тоглоом биш. Мөн өнөөдөр дахиа машиныг явъя. Манайшээ ногоомод. Би ингээд хүүхдээ өгөөд гараа явуулчаад ар дээр ус санаа зовдгоо байхгүй. Тэр нь үнэхээр сайхан. Яг тэгэхээр амгалан тайван өөрөө ажиллаа хий. Тэгээ орой хүрээд ирэхэд хүүхдээ ингээд харахад одоо зарим
газар чинь болохоор бэртэж гэмтэл хүүхднийг тэгсэн байдаг шүү дээ. Ерөөс тийм асуудал бол ерөөс санаа зовхгүй. Маш их тайван хүмүүс л байдаг шүү дээ. Хүүхдүүд энэтэй ингэж харьцуулбал бас энэ юм бахаа гэж боддог хүүхдтэйгээ айгүй зөв харьцдаг. Тэгээ ямар бидний үгэнд ордггүй ч гэсэн багшигаа болоороо гэхээр манай хүүхдээ болцдог байхгүй юу. Тэгээ ботхоор чинь энэ хоёр хүний арга барил шал өөр байгаа байхгүй юу. Тэгээд чинь амралтын 2 өдөр хүүхдээ харах гэж айгүй их зовдөг. Гэтэл энэ багш нар 50 эдийн хүүхдэд анги дүүргэлт ихтэй ч гэсэн ерөөсөө санаа зовх зүйлгүй хүүхд бүрийг яг тус бүрд нь ингээд халамжлаад аваад явж чаддагт нь маш их баярлагдав. Өглөө ингээд ирэхэд манай хоёр багш маань инээгээл өвтдөг. Арай ингээд хүүхдээ аваа явахад инээгээл үддэг. Тэгээд манай дунд охиныг маань бас хоёр багш төгсгөж өгсөн. Тэгээд одоо баггүй маань одоо өнгөрсөн жил харьяа бус 5 дугаар цэцэрлэгт өг гэхээр юм бэ. Ямар хоёр багшаасаа салмуургүй санагдаад заавал ийшээ авчирч өгсөн. Нартаа баярлалаа гэдэг нэвтрүүлэгт оролцож байгаад их түүлийн баяртай байна. Одоо оруулж байгаад их баяртай байна. Юм багчуудаа бас баярын мэнд хүргье. Юм багш нартаа бас үргэлж хүүхдүүдийнхээ төлөө гэсэн сэтгэлээр маш сайхан ханддаг, бүгдэнтэй нэг ийдэг байдаг. Хүүхдүүд бас их юм сурч мэдж байгаа. Мөн цэцэг юм. Харуултаас цагийн өдрөөр өөртөө зам болгоод хөөрхөн гараа угаанда. Нэвтрүүлэгт оролцож байгаа хоёр багштай одоо баярлж байна тий. Бас одоо энэ артемиг хүүхдүүдийг одоо их буянтай үйлсэн байгаа юм штэ энэ тий. Энэ үйлс одоо хүчин зүтгэж бас ингэж яваад нь одоо баяртай байна. Дэмжиж тусалдаг эцэг эхчүүдтэй бас баярлалаа. Та нартаа бас энэ ирж байгаа шинэ оны мэндийг хүргэе. Гинтийн бэлэг барьсанд бас эцэг эхчүүдтэй баярлалаа. Оруулсан их эцгүүдтэй, өр хүүхдтэй их баярлалаа.
шинэ оны мэнд хүргэе. Үзэгчдээ баярлалаа нэвтрүүлэг маань энд хүрээд өндөрлөж байна. Энэ удаагийн дугаарт нархан 3 дугаар цэцэрлэгийн дунд бүлгийн Баян Одон Суран хорлоо багшийг баярлуулахаар дунд бүлгийн эцэг эхчүүд маань оролцлоо. Манай нэвтрүүлэгт оролцохыг хүссэн хэн бүхний өмнө манай үе таалга нээлттэй байх болно. Та бүхэн аав ээжигээ, ах эгчээгээ, найз нөхдөйгөө магадгүй багшаагаа баярлуулахыг хүсэж байгаа бол бидэнтэй холбогдоорой. Баяр та үзэгчдээ.